Сайн байцгаана уу? Та бүхэндээ нэг хоолны жарх хуваалцахаар шийдлээ. За энэ хоол минь тортны хэлбэртэй байдаг учраас хүүхдүүд маш дуртай. Тортны хэлбэртэй хоолоо идья ээжээ гэд хөрхөн тэгэж иддэг байгаа. За хоолны ерөнхий орц бол маш энгийн. Үхрийн татсан мах, за хоньны мах байсан ч болно. Төмөс, цагаан будаа, бяцлаг буюу сир. За төмсөө давстай чанна, будаага багдраг давстай агшаан. За махны амтлагаа бол сангин, сармис, багдрын хар перц, багдрын улаан перц. За тэгээ оливын тосонд хуурч болгосон байгаа. За та нар маань өөрсдийн амтлагаагаараа махаа амталж болно. За төмсөө нухашлаад маш сайн нухаад 150 г орчим сүү 100 г орчим цэцгийн тос буюу маслт хийгээд сайтар утгана. За би 28 см хийв ашигласан байгаа. Мөнгөлөг цаас дэвссэн байгаа. За шарга шүүгэнд хийж сэрэ хайлуулах учраас мөнгөлөг цаас дэвссэн. За та нар манд сэрэ хайлуулахгүйгээр шууд хэрэглэнэ. Эсвэл сэр хэрэглэхгүй байсан ч болно. Тэгэх юм бол хүнсний скотч ашиглаж болно. За будаага хийгээд маш сайн дээр нь дараа дагштаршуулаад дээр нь махаа хийгээд мөн адил дээр дараа дагтаршуулаад за төмсөө бас хийгээд мөн адил дээр дараад дагтаршуулаад сайн жиг тарааж өгөөд эцэст нь бяцлага дээр нь дэвсэж өгнө. За та нар чарга шүүгэнд хийгээд хайлуулж болно. Хайлуулахгүйгээр өөрсдийн дураар чимэглээд шууд зүсээд идсэн ч болно. За би бол шарга шүүгэнд хийсэн. Багдрын сэрээ хайлуулах зорилготой хийгээд за ингээд хоол минь бэлэн боллоо. Та бүхэн амтрхан заглаарай.